байгааг оюутнууд эсрэг үзжээ. Сонсгол хэл ярианы бэрхшээлтэй дугуйчин Мөнгөн далай Монгол орны баруун хязгаарт ганцаараа дугуйн аялал хийхээр болжээ. Тэрбээр нийт 5500 км замыг ундаг дугуйгаар туулах бөгөөд Улаанбаатар хотоос энэ сарын 7-ны өдөр хөдлөх юм байна. Сонсгол хэл ярианы бэрхшээлтэй хэдий ч сэтгэл өөдрөг эрч хүчтэй амьдрахыг эрмэлздэг энэ залуугийн ихэнх цаг дугуйн дээр өнгөрдөг. Ажиллаач амралт чөлөө цагаач дугуй унахад зориулдаг мөнхтлээ 2 жилийн өмнөөс Монгол орноо дугуйгаар тойрон аялахыг мөрөөдөх болжээ. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд цэцгэл зүй дугуйн бэлтгэлээ сайтар хангасан гэж тэрээр хэллээ. Өмнө нь Улаанбаатараас Хөвсгөл хүртэл явган аялалд оролцож байсан болохоор хоол газарт хэрхэн аялаж аян замын саад бэрхшээлийг давах талаар ойлголттой болсон гэсэн юм а. Улмаар залуу дугуйчин клубын гишүүн болж дугуйгаар ойрын болон холын аялалд олонтоо оролцсон байна. Энэ туршлагатаа суурилсан Монгол орны баруун хязгаарт ганцаараа дугуйн аялал хийхээр зорьсон байна. 5 хоногийн дараа тэрээр Улаанбаатараас замд гарах юм а. За тэгээ Мөнгөн далай гишүүн маань болохоор өөрөө хөгжлийн бэрхшээлд иргэн та бүхэн сайхан танилцлаа. Тэгээ Монгол улсын баруун аймагуудыг тойрно 5500 км замыг туулна. За тэгээд өөрийнх нь их сайхан хэлсэн үг байгаа шүү дээ. Хүсэл мөрөөдөлд хөгжлийн бэрхшээл саад болдгоо гэд. Тэгээд энэ хүн маань залуу хүн. Тийм учраас Монголын залуучтай холбоо бол залуучуудыг дэмжих ёстой. Тухайн үед ингээ хамтдаа бэлдэжсэн баг тамир багийнхан маань одоо өнөөдөр бол өнөөдрийн хүртэл бэлтгэл хийгээгүй, харин би яг өнгөрсөн 3 жилийн хугацаанд өвөлж хүртэл дугуйнхаа аяллыг бэлдэж 4 цагийн одоо 4 цаг агаарт өөрийнхөө бэлтгэлийг сайтар хангасан. Ингээд би энэ 5500 км-ийг дугуйгаар аялахаар шийдсэн байгаа. Тэгэхэд энэ аялал маань амжилттай болно гэдэгт би итгэж байна. Мөнгөн далай аяллахаа хугацаанд 3 сар гаруй хугацаанд 5500 км замыг ундаг дугуйгаар дуулах юм а. 6 дугаар сарын 7-нд түүнийг залуу дугуйчин клубын дугуйчид аян замд нь өдөж өгөх юм байна. Мөнгөн далай нь Монголын залуучуудын холбооны дэргэдэх залуу дугуйчин клубын гишүүн юм. Тиймээс түүний дугуйн аяллыг Монголын залуучуудын холбоо дэмжиж, тус холбооны гишүүд түүнийг аяллын явцад орон нутагтаа хүлээж аван хоол үнсээр хангах тал дээр туслалцаа үзүүлэхээр болсон байна. Харин өнөөдөр Монголын залуучуудын холбоо, Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос хамтран Мөнгөн далайгийн аяллын талаар хэвлэлийн баг хурлыг зохион байгуулж, дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны тусламжтайгаар тэрээр сэтгүүлчдэд өөрийн аяллын талаарх мэдээлэл өгсөн юм а. Энэ үеэр спортын бэлтгэл төвийн дарга Наранбаатар залуу дугуйчин Мөнгөн далайд амжилт хүсэн дугуйн хувцас хэрэглэлийг гардуулсан юм а. Монгол улс одон